Олон төслийг дэмжиж байгаа болж байгаа л шүнэ. Тэгээд одоо яг зөвөр нэг хүлэмжийн хийм бууралтай холбоотой асуудлууд энэ тогтоолын төслөөр өгдөөд ингээд ямар хэрэгжилтийг нь хангуулахаар өгж байгаатай холбоотойгоор заавал нэг асуудлыг асууж таны одоо үзэл бодлыг сонсох ёстой баха. Тэгэхээр нөө та бид хэд ч гэсэндээ ерөн саяхан нэг ярилцсан юм аа. Улаанбаатар хотын ерөнхий орчны бохирдолтой холбоотой, агаарын бохирдолтой холбоотой асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ гэдэг ажлын хэсэгт хүртэл хамт орж ажилласан. Тэгээ бид нар бүгдээрээ л мэддэг шүү дээ. Альва нэг одоо зорилго нь бол агаарын бохирдолгүй байх. Тхийн тулд үе шаттай ажлуудыг бол авч хэрэгжүүлэх ёстой байгаад байдаг. Тэгээ сүүлийн одоо хэвлэл мэдээллээр бол харж байгаа таны өгж байгаа өнцөг бол хагас кокстой холбоотой нэлээх асуудлуудыг бол хөндөж ярьж байгаа. Тэгээ яг зөвөр мэрэгжлийн хүрээнд бол санал нэг. Гэхдээ энэ нэг авч Улаанбаатар хотыг утаагүй болгох гэж оролдож байгаа энэ үе шат дарах хэмжээнүүдийн нэг нь биш үү. За хагас кокс гэдэг тэгэнгүүт Монгол улсаас гарч явж байгаа коксчдаг нүүрсийг эргээгээд худалдаж авах гэж байгаа юм шиг ингээд ойлголт төрөөдөх шиг байгаа. Ирж байгаа хувь мессежүүд хүртэл. Тэгэхээр уул нь энэ маань болохоор манахаас гарч байгаа бүтээгдэхүүн одоо хагас коксчдаг нүүрс байлаа гэж бодоход за одоо аль нэг оронд те дахин нэг тийм үйлдвэрлэлийн процессд ороод өөр хагас кокс, семи кокс гэдэг нэртэй нэг тийм жигнэгт ч гэсэн 500-аас 700 градусд жигнэгт ч гэсэн бүтээгдэхүүн Монгол улсад орж ирэх гээд байна. Тэгээ агаарын бохирдол бол нэг 2 дахин буурах болов гэсэн ийм хүлээлттэй нийслэлийн ажиллаад ах шиг бай. Тэгээ зөв гаднаас нь харахад шүүмжлэхэд бол амархан л байгаа юм л да. Гэхдээ бүх талаас нь бодож үзвэл миний бодлоор энийг тийм одоо агаарын бохирдолгүй болгох үе шатны нэг ажил юм шиг. За Улаанбаатар төсөл гээд манай Лувсан жамж гисүний төсөл бас байгаа энэ орчны бохирдолтой холбоотой. Эцсийн зорилго нь яндангийн тоог бууруулах. За гол үйл ажиллагаа нь ногоон зэлийн санхүүжүүлэлтийг л дэмжиж байгаа. Тэгэхээр одоо ч бид ингээд 7 сар руу төглөө. Ер нь хэрэгжилт нь болохоор айл өрх зээл авнаа. Ногоон санхүүжүүлэлтийн зээл авна. Тэгээд яндангийн тоогоо буулгах хүрээнд айл өөрсдөө дулаалах юм байгаа гэр орно. Тэгэхээр биднэрт яг энэ энэ дулаалгын асуудлуудыг бүрэн шийдэх тий одоо нэгэн талд түл шавхад асуудалтай болоод байгаа юм чинь ийм боломж юу н байна гэж цаг хугацааны хувьд та бодож гин үү? Энэ дээр та саналаа хэлээд өгвөл олон одоо хүмүүс хувь чат асуугаад байгаа учраас боломж гарсан дээр танаас асуугаа тий. Тэгээ хариултыг бас их үсвэртэйгээр өгөх нь зөв баха.